Онцгой байдлын ерөнхий газрын харьяа агаараас эрен хаах аврах 111-р ангийн сургалтын зориулалтаа Кабри G2 загварын нислэг тэрэг өнөөдөр өглөө 9 цаг 1 минутанд хөөрөөд 9 цаг 50 минутанд шорон зурвас дээр газрахтаа бол осолцсон байгаа. Энэ нислэг тэрэг нь жижиг оврын зөвхөн сургалтын зориулалтаа 2 хүний суудалтай ийм нислэг тэрэг. Энэ нислэг тэргийг өдөрт сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний дагуу 4 цагийн нислэлийг үлддэг. Ингээд энэ хөтөлбөрийн дагуу нисэж явах явцдаа газардахтаа ингээд осолцсон байгаа. Нисгч маань бол ганцаараа байсан. Биеийн байдал нь доктортой эрүүл мэндийн байгууллагад шилжүүлээд шинжилгээний ажил шинжилгээ хийхээр явагдаж байна. Нислэг тэргийн осолцсон шалтгааныг тогтооход гарын цэргийн командлал, иргэний нисгийн ерөнхий газар, цагдаа, прокурор, шүүх шинжилгээний байгууллагаас мэрэгжлийн байгууллагууд газар дээр нь хэмжилт хийж шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Ер нь бол энэ хохирлын хэмжээг тогтоогчсны дараа олон улсад нэр бүхий даатгалын байгууллага энэ хохирлыг баруудлах арга хэмжээг авч ажиллах болно.